олон иргэний хөдөлгөөн олон төрөв зорилгод өнгөрсөн эдэн жилүүд одоо өөрсдөө тэмцээд ганц нэгээр яваад амжилтанд хүрдэггүй юм байна. Харин хамтраад нийлээд явбал одоо юм бүтээл болох юм байна гэдэг. Тэгэхээр гал үндэст ингээд холоо явуулаад бид баруун аймагуудаар явлаа. За ингээд яваад одоо тэр Увс аймгийн Давс сумд очиж байгаа юм. Тэгэхэд Увс аймгийн Давс сумд очиход тэнд амьдрал ямар байна гэхэд Увс аймгийн 400 одоо өрхтэй. 400 өрхийнх нь 200 яг одоо мал малтай малч. Тэгэхэд 200 малчт нь шүү дээ. Одоо нөгөө нэг таны дэс хэл дамнасан хулгай өртөгдсөн. Нэг ч айл өртөгдөв. Өртөгдөөгүй нэг ч айл байхгүй. Өртөгдөхдөө нэг удаагийн үйлдэл биш. Бүр нэлээ олон удаагийн үйлдэлээр одоо их тэнд өгчихсөн. Одоо шөнөөр үржил гэрийг нь хаалт амьдж байгаад дээгүүр нь АК-гаар бодож байгаад гарч ирэх юм бол адаа шүү гэж хотод хэд тэр мал юм. Өөр амар. Окей. Тэгээд хилийн нөгөө юунууд ч хаанаж гэдэг. Нөгөө хилийн манай нэг хил манагч хилийн харин одоо энд л байгаа байхгүй. Одоо энийг чинь одоо яах ёстой гэх юм бол одоо жишээлбэл энэ хилийн зэрэг. За тэгээд цаашлаад ярих юм бол одоо үгүй энэ Монгол улс чинь одоо биш нэг тагнуул хүчний байгууллага гэдэг чинь. Монголын одоо бидний одоо нэг ярьдаг нэг татварын мөнгнөөс юм уу бидний төлөө ажиллаар гэх тэр хүмүүсийн чинь хоолундыг нэг явж байгаа маш олон хүмүүс байж байгаа. Юугаа хийгээд байдаг. Хэрв байсан тогтоод орж ирж байхад тэрийг зогсоож чадахгүй юм бол хилийн зэрэг гэж манайхаа зогсох хинт хэрэгтэй. Хинт хэрэгтэй. тэр хотын харлуулаад. Гэхдээ хотын харлуулаад одоо тэр хэл дагуу байж байгаа айлууд нь одоо тэр хүмүүс нь ингээд уулзаад байдаг юм. Гэхдээ болдог бол одоо явах гэж хэдэн малаан тугаад эндээс одоо өөр газар доо нүгөө зайлаад юм. Явъя гэж явах газар алга. За зарим хөгшин хүмүүс нь юу гэж хэлсэн. Гэхдээ эн чинь одоо үгүй миний өвөө эмээг аав ээж юм төр би багаас өссөн. Ингээд хаяад нүж болохгүй байна. Би эндээ баймаар. Сайн ч байсан, мууч байсан, дээрэмдүүлч байсан, байж байсан. Би эндэл баймаар гэдэг яриаш. Тэгээ одоо сумын нөгөө дарга марга хилийн ангийн заставын дарга марга гэдэг чинь хил мэл үл зөв нөөлттэй гэсэн үг шүү дээ. Гэхдээ одоо тэр хүмүүсийн ярьж байгаа тэр бодит байгаа байдлаас олж ерөөсөө нэгтэй байна. Одоо баг одоо хайшаа нэг тэр хилийн хідэн тугааг дэжихийн тулд тэр Монгол байж хэдэн малчд байх гэж бодож байгаа. Одоо тэр дуртай нөхөж зорж ирээд буу барьдахгүй зорж ирээд хэдэн малыг нь хөгөөд гарч ил байдаг. Тэрийг нь одоо гаргаж ил байдаг. Орж ирж яхад нь хараа сууж ил байдаг. Бүр хамгаалах ёстой тэр нөгөө нэг тэрнийхэн төлөө эх орныхон төлөө өргөсөн тэр танга тэр эрд зэрэг тэр одоо тэр сумын тэр цагдаа за тэгээд тэр авж явж байгаа тэр сумын засаг дарга гэдэг чинь тэрний төлөө одоо магадгүй амин биеийн зайлаас явах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ тэрийг дугаа хараа сууж байгаа гэдэг чинь юу гэсэн юм. Ийм байж болт юм уу? За одоо шинэ тэр Увс аймгийн хэмжээндээ одоо Увс аймгаас хас өчнөө олон төр сууж төлөөлөгч нь байж шүү. Тэр шинэ тэр хууль зүйн яамнаас тэр нямдарч гэл хүн байж. Аач хүмүүсээ хар хулгайч нар гэдээ байж тэр шоронд хэдэн мянган хорихтайсаа өчнөө олон шорон нэмэл барихтайсаа. Тэгвэл тэр хэлээр давж орж ирэх утгаар айхтар хулгайчуд хамгийн түрүү төлөө зогсоох хэрэгтэй. Гүтэр наан байж байгаа тэр гимгүү хүмүүсийг тэр барьж хорил тэр дараалахтаа яах вэ? Ятад тэр хүмүүсээ аюулгүй болгочод дараачаад асуудал ярих хэрэгтэй. Гэхдээ ингээд үлдэх тэр ч одоо өнөөдөр энэ Монголыг сайн явж байна. Монгол хөгжиж байна жоохон 21-р зууны Монгол болж байна гэж ярих хүн цаана байна. Тэгээд дээр нь манай хэвлэл мэдээллийн энэ олон телевизүүд одоо тийш юмар юм байна шүү дээ. Энд нэг гишүүнийг суулгаад төсвийн тодтгол илий балаа юм яриулж яхаар бүгдийн хөтөлж яваа чи тэнд улс тэр ч одоо бас аюултай юм байна гэж. Тэгээд өөрийнх нь ээж аав байхад дээгүүр наакагаар шүршээд хэрвээ малын аваа явсан бол нөхдүүд яах вэ? Очин үсттэй. Гэхдээ тийм шүү дээ. Бараг цэрэг хөтлөх нь үсттэй юм чинь. Харин тийм. Тэгээд одоо өнөөдөр яг хэвлэл мэдээллийн байгууллагад яаж юм бэ? Одоо нэг хэн нэг одоо нэг жоохон гайгүй яваа нэг илүү задлан муулах таас. Хэн нэг өнөө хэлжүүл тэрийг муугаар мушгаар ярих таас. Эсвэл хэн нэг худлаа бэлдуучлал худлаа юм ярих таас. Тэрийг телевизээр гаргаад шоудах таас. Хэн нэг хэдэн засагчуд тэрний төлөө явах таас. Үгүй эн чинь бол одоо өнөөдөр жинхэнэ тэр Монголыг магадгүй нэг сүрүүд өгж байгаа юм. Одоо өнөөдөр дөрөвдөг засаглаж байгаа хэвлэл мэдээлэл байгууллага. Жинхэнэ хийх ёстой юм хийхгүй байхгүй. Хийх ёстой үүргэл тэр дөрөвдөг засаглал гэж байгаа юм бол тэр хил дээр байгаа тэр малчд яаж амтар чинь тийм ээ. Өнөөдөр тэр сумын төв дээр магадгүй тэр зас дээр хэдэн цах дээр хэдэн одоо үгийн оймс дараад амьдарч байгаа тэр хүний амьдрал ямар байна гэдэг юм. Гэхдээ өнөөдөр эн чинь болохгүй байна гэдгийг жинхэнэ хүмүүст үзүүлж харуулж явах хэрэгтэй. Тэр нүд чих болох хэрэгтэй юм байхгүй. Одоо өнөөдөр тэр зүүн аймагуудад одоо шүлхий гарчихсан одоо дорн говийн ярьж ирсэн л дээ. Уулын дорн говь чинь одоо зээрийн орн гэдэг. Оо тааш ингээд зээр одоо цагаан зээр ингээд хөддөг байсан бол сүүлийн үед ясагч чинь зээрнийх нь өнгөн солигдсон гэж ярьж байна нэ. Шараад тийм улаан зээр ингээд хөддөг. Яахаар нөр зээрний өнгөн солигдсон байна гэсэн чинь
Нөгөө нэг улаан шарх хувцастай нөгөө хятад ч нөгөө нэг зээр шиг одоо ингээл хэдэн мянган гараад өгч яадаг. Одоо бүр тэр одоо нутаг дэвсгэр одоо Монголын нутаг дэвсгэрээ болоод ирчихсэн. Тэр лөө орох юм бол одоо 20 тишүү гэдэг одоо хятадаар бичиж наацсан гэж байгаа шиг. Тэр лөө орохын тулд бараг л татвар төлөхөөс нь хамаар. Монгол хүн одоо тэр ус булгнаас очиод уух хэрэггүй болчихсон. Гэхдээ ингэ байж гин гэдэг чинь энийг л харин жинхэнэ стратеги хэвлэл мэдээлэлэр чинь тэр болохгүй байгаа тэр үнэн энийг гаргах хэрэгтэй байхгүй. Тэр нөрөөлөн сэтгэл зүйн сургууль одоо тэр би сэтгэлж биш л дээ. Гэтэ тэр 90 сургуулжлах сэтгэл зүй гэж нэг юм байдаг да. Юу болж ийн яаж ийн ээж ийн өстой хэн болохгүй энэ тэр буруут нь хэн бай. Юу наас үүсв одоо ийм байдлаар байвал яах вэ? Би өөрөө зүр боддог юм л манай энэ телевизээр гарч байгаа зарим годгор охтууд ч нэг урлагийн одтой ярилцаа нэг хурлын гишүүнтэй ярьчвал баярлаад идэх шиг. Тэрнтэй ярьсан гэж орой ч гэрхийнхэнтэй очиж яриад энийгээ бол сэтгүүлч гэдээ ойлгоцсон шүү. Нөгөө юмыг түрүүний өөрөө чи хэлдэг 90 сулжид нээж бүтээж те. Одоо дандаа газар шороо ярих болио л доо. Хангалттай ярьлаа. Энэ угаасаа тэ хулгайд алдагдаа дуусчих шиг байна те. Тэгэхэд бид өнөөдөр яг өөрөө чи яриад байгаа тэр туваагийн хилийн асуудлыг яах юм. Үнэхээр ингээ буудуулаад автоматар шүршүүлэх. Тэгээ гарсан гişүүд нь мэддэг. Тэгэхээр зөвхөн чиний бодлоор яг одоо Монгол орныг яг аль тал руу бариад хөгжүүлвэл одоо яг зүг болох гэдэг. Одоо чамд ирэх мэдлэг л чамд би одоо Монгол улсын ерөнхийлөгчөөр төр сонгоё л доо. Тэгвэл чи ирэх мэдлэгтэй болчихвол хамгийн түрүүнд чиний хийх гаргах зарлиг. Хамгийн түрүүнд гаргах ёстой зарлиг л үгээр тэр энэ Монгол улс оршоод Монгол улс оршихыг, эс оршихыг шийдэх ёстой зүйл юу гэхээр хүн байхгүй. Монгол хүн байхгүй. Энийг л баталгааж болох ёстой. Адгийн наадах нь өнөөдөр Монгол хүний үнцэн гэдэг асуудал эсвэж байгаа ёстой. Өнөөдөр тэр хил дээр байгаа нэг захын монгол хүнийг буу тулгаж байгаад малын хөгөөл явж байгаа гэдэг чинь маргааш магадгүй Улаанбаатар хотод байгаа хэн нэгнийх нь одоо ахаал удахгүй даварсаар явдаг үлээ тэр шиг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр зэг энийг шийдвэл Монгол хүний аюулгүй гэдэг шийдэх хэрэгтэй. Цаашлаад Монгол хүний амьдрах ёстой тэр бүх баталгаажлагаа тэр их үнд цусан зүйл юу вэ гэдэг бүх юмыг хамгаалах ёстой. Жишээлбэл одоо энэ мал аж ахуй гэдэг байж. Одоо өнөөдөр энэ одоо хэдэн хятадууд бүр хөдөөнөөс очиж тэр малчтаас нь очиод одоо хэдэн том 100 тонны ч одоо яа гэдэг тэр машинаар очиод хэдэн мянгаар хэдэн зуугаар малын алгаад ачаад урагшин хил гаргаж идэв. Хэдэн малчт нь л одоо яг хөтэ зоодоо шиг одоо өвлийг үүднөд ингээд юу яаж ахаар зодон малаа өгч яхад хэдэн цаастаа болчих яг хавар болохтэй зэрэг одоо үүдээ би буцаагаал мал худалдаад авцсан яхав бэ гэдэг нэг юм хөл юм сэтгэж идэв. Монголын бүх малыг худалдаад авчвал тэр авдрал байгаа сая төгрөгөөр тэр сая доллараар юу худалдаж авах вэ? Тийм ээ. Малыг болчвол яах юм? Тэр бүм хятадыг 40 сая мал тэжээж дийлэхгүй шүү дээ. Хаанчгүй шүү дээ. Энд чинь ганц хятад аваад байгаа авъя гэдэг юм шүү дээ. Одоо Орос авъя гэж байна. Тэр одоо юу гэдэг тэр Тайвань авъя гэж байна. Тэр Вьетнам авъя гэж байна. Тэр Арабын орнууд авъя гэж байна. Гэвч өнөөдөр Монгол улсын нэг эдийн засаг ч юм уу одоо юу гэдгийг нуус орны оршин төгтөөр үнд суурин болж байгаа мал аж ахуй мөн шүү дээ. Биш гэж хэлэх юм. Тэгвэл энийг чиглүүлээд хамгаалах хэрэгтэй шүү дээ. Одоо Монгол хүний үндсийн нэгчүүд бүгд л яриад байгаа. Тэгээ энэ шийдвэр байдгүй юм. Үндсэн хуулинд чинь Монгол хүн одоо хамгийн үнэт баялаг мөн гэсэн заалт малт байхгүй юу? Одоо уул нь бол тиймэрхүү заалт Монгол улсын үндсэн хууль. За тэгээд тэр өмнө нь тэр тунхаг гэдэг дээр байгаа юм л. Одоо Монгол хүний ч одоо бүх талаар нь хамгаалах хэрэгтэй. Монгол хүн бол одоо Монгол улсын үнэт баялаг мөн гэхээс. Гэтэл өглөөзөг тэнцээ зүгээр л бичиг байгаа. Тэрнээс түүнийг хэрэгжүүлэхгүй. Одоо өнөөдөр яриад байгаа нэг төр ч юм уу одоо төрж утсан хүмүүс хийх ёстой бол хийхгүй. Байхаа гэж бодсон. Тэг бид нар ч одоо газрын баялагаасаа 7 дор болсон юм шүү. За яг үнэ. Яг үнэ. Үнэлгээ нь бол тий. Газрын баялаг байтугай. Бараг одоо юу гэдгийг энэ годомд нэг одоо хятад бол одоо мардгүй нэг гүйлгүүгээд явж байвал тэрийг дарж очиод хоолыг идэх чинь халаад тохоо байгаа. Монгол хүн гэж байгаа тэрийг яах вэ? Дээгүүр нь алхаал. Өшгөж ичээд. Монгол хүн гэдэг нь өнөөдөр хинт чирэггүй болж байгаа гэдэг шүү дээ. Өстөө нэг амьд хүн аргалын хургнаад үнэгүй болно гэдэг зүйл. Хариулж байгаа хоны манаас үнэгүй болох гэдэг шүү дээ. За хизээ тэгээд одоо Монгол оронгой болох одоо яах? Би ингээл хүмүүстэй уулзах ерөөсөө дандаа ингээл бид болохгүй юмргол орчиход байгаа юм л дээ. Тийм. Ерөөсөө нэг гоё гигээтэй юм дэвшүүлэх гэхээр дандаа доошоо орчиход байгаа юм.
Монгол хүн амны бэлгээр аштын бэлэг үүсдэхээр энэ амны бэлэггүй л болгожилтэй. Сүүлийн 20 жил Монгол